Амар мэнд өө. Миний Монголын арт түмэн. За, дараагийн бичлэгээр уулзаж байгаадаа баяртай байна. Ингээд хүсэн хүлээж байсан. Бурхадтай хамт иргэн ирсэн Хөлөг баатруудын хаан Манхваны маань дараагийн парт ороход бэлэн боллоо. Та бүхэн дуглан сууж таалан сойрох нь. Та бүхэн маань бичлэгээ үзсэн бол комент хэсэгт эможиж болтгой үлдээгээд гарч байгаарай. Энэ нь бид бүхэнд маш их дэмжлэг болдог учраас лайка дараад комент үлдээгээд гарч байгаасай гэж хүсэж байна. За тэгээд бичлэгтээ орцгоё. Леон Хөлөг баатрын ёсыг дээдэлдэг. Түүнийг Хөлөг баатрын ёсны биелэл гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Тэрээр арчаагүй одолтыг юунаас ч илүү үзэн яддаг бөгөөд шудраг тулааныг эрэлхийлдэг байв. Леон, чи бэлэн үү? Гэхэд Спенднер ухасхийн түн рүү дайрав. Мэдээж энэ нь эсрэг тал нь бас шудраг тоглоно гэсэн үг биш юм. Гэвч энэ нь түүний хувьд Хөлөг баатрын ёс суртахуунаа орхих шалтгаан болохгүй. Хөлөг баатрын ёсны биелэл нь юунд ч өөрийн хүсэл зоригоо хуглуулахыг зөвшөөрдөггүй. Энэ нь түүнийг хүчрэхэг болгодог зүйл бөгөөд түүнийг сонгогдсон нэгэн болгосон юм. Леон, таамаглаж байсанчлан машинаас нэр төр хүлээгээд хэрэггүй бололтой. Яг Спенднер. Тоног төхөөрөмжийн шалгалт 60 мм-ийн хүнд полимот 480 сум үлдсэн 4 утсан өрх галал. Гэхэд Леон байрнаасаа хөдлөлгүй дайралтуудыг хүлээн авч байв. Тэнгэрлэг хууль, суман бамбан ивэл. Яг Спенднер. Ижил хэв маяг, хэвийн бос үзэгдэл ажиглагдав. Морильтийг тооцоолж байна. Цэг F12, Q31, N23. Галал. Хэмээн 3 сумаар галлахад Леон инээмсэглэн зогсож байсан газраа хүчтэй дэвслэн газраас чулуун баг нь босгож ирээд сумнуудыг хамгаалав. Үүнийг харсан Спенднер гайхан харахад дээрэс нь ариун жад сүлбэн орж ирэхэд Спенднер хажуу диж бултан дайрсан зүг рүү хартал Леон үнэн чүлэг дээрээ мордсон байх ба ариун жадаа агсан түүн рүү давшив. Спенднер дахин бултан дээш үсрээд полимотор дээрээс нь суман бороо оруулав. Ойлгох боломжгүй. Гэхэд Леон бүх дайралтаас нь юуж болоогүй аятай морин дээрээсээ Сталион дайсан бидэнтэй нуугдж тоглохыг хүсэж байгаа бололтой. Гэхэд Спенднер ойлгох боломжгүй гэж тооцоолн сүлжин зүгтэж байх ба энэ үеэр Леон их зурагч түүн рүү нүрэглэн давшиж байв. Тэдний энэхүү хөөцөлдөн асар их сүрэл дагуулж эргэлтийн цэг хийсэн цэгүүдэд хүчтэй дэлбэрэлт үүсэж байв. Ойлгох боломжгүй. Амьд биед яаж ийм хурдтай байж гэхэд Спенднер эргэлт хийх боломжит нэгэн шонг харан түүнийг эргэлтийн цэг болгон асар хүчтэйгээр харван бөөнөр довтлох ажиллагааг эхлүүлж байна. Гэхдээ зэрэгцэн Леон Сталион хэмээн өөдөөсөө мөргөлдөн ойгоод хоёул хойш түлхэгдэхэд Леон муугүй шүү гэд хэсэгхэн хугацаанд бэлтгэлээ аван дахин дайралтаа зэхэн өөдөөсөө дайрч эхлэв. Спенднер Леон руу полимотор бороо оруулж Леон тэрхүү дайралтанд нь оногдолгүй яг их цөөдөөс нь морио хөлөглөн давшив. Энэ үеэр зэргэлдэх барилга нуран унахад Леон Сталион хэмээн орилоход Сталион уг царайлган нуран унах барилгын хэсүүд дээр сүлжин харааж Спенднерийн дээр гарч ирв. Яг Спенднер. Үлдсэн сум 68. Бүгдийг нь галал. Хэмээн дээш гаран тэдэн лүү галлах ба полимотонд оногдсон Леон улангасан Спенднер лүү жадаад алав. Хачирхалтай нь полимотны сум Леоныг онож байгаа хэдий ч яг л хитрхийн нэгт ган очин мөргөн унаж байгаа төмөр шиг л сумнууд нь Леоны биенээс хэдэн тийш ойж байв. Үүнийг харан Спенднер дахин шоконд орж логикоор ойлгох аргагүй зүйл дахин тохиолдов. Леон алдар нэр Леон харт хааны угсаанд хэмээн улангасан ариун жадаараа Спенднер лүү дайрахад асар хүчтэй цохилтын эрчинд Спенднер газарт солиршгэл унан ойход түүний тал бие устсан байлаа. Яг Спенднер. Үхлийн аюултай гэмтэл авлаа. Ажиллагааны хязгаар хэтэрсэн. Гэхдээ зэрэгцэн дурсамж нь өрнөх ба япи энд лацаглагдсан зүйлийг хизээж суллаж болохгүй. Гэх үед Спенднерийн систем өөрийгөө устгах ажиллагааг эхлүүл. Хог хаягдлын байгууламжийн бүх тесрэх бодисыг дэлбэл. Гэхэд Леон гайхан харахад тэнд асар хүчтэй дэлбэрэлт болов. Яг Спенднерийн дурсамж хэсэг. GS 10253 нүдэ нээхэд тусны үнэр үнэртсэн агуулах чингэлэг дотор байв. Хүмүүс яг Спенднер үү? Яв, хотыг хамгаал, үүргээ биелүүл хэмээн зааварчилгаа өгөхөд нэгэн зүйл зааварчилж байсан хүнийг сүлбэн хоров. Тэр нь олон тэмтрүүлтэй нэг нүдтэй чөтгөрлөг гэмээр мангас байв.
Яг Диспенер түүнийг шүршиж шүүрийн шанаг болгов. Түүнд ганцхан зорилго байсан. Холбоотнуудаа дэмжих, хотыг хамгаалах. Мэдээгээр яг Диспенерүүд шууд хот руу чиглэж дайснуудыг даарна. Баатрууд болов. Хотын хамгаалагчид яг Диспенер. Цөхрөнгөө барж итгэл найдвараа алдаж байсан иргэдийн хувьд хотыг аварсан жолоочгүй танкуудын түүх маш сайхан түүх байлаа. Яг Диспенерүүд итгэл найдварын бэлэгдэл болон ган хүлэг баатрууд болсон юм. Тэд үе олон чөтгөрүүдийг устгаж баатар ёсоор хотыг хамгаалсаар байлаа. 10,253 дугаартайг оролцуулан яг Диспенерүүдийг шинжилэн засварлаж тэд командлагчийн удирдлага дор хотыг хамгаалсан юм. Тэд хамгаалсаар байв. Хамгаалах зүйл юу ч үгүй болох тэр хүртэл. Доктор Япи, энэ бол миний сүүлчийн хүсэл. Энэ хотыг хамгаалаарай. Тэр зүйл хизээч гарч явж болохгүй. Тэгээд үлдсэн байлдааны машин сүүлчийн тушаалаа хүлээн авчээ. Тэр зүйлд хинч ойртож чадахгүй байхын тулд тэр бэлтгэж, хамгаалж, бэлтгэж, хамгаалсан. Бэлтгсэн, хамгаалсан, бэлтгсэн, хамгаалсан, бэлтгэж, хамгаалсаар л. Леон. За. Энд унчсан ч гэлээ тэнгэрлэг хууль суман бамбан ивэл ажиллалаа. Тэгээд чиний хамгаалах гэж оролдоод байсан зүйл чинь энэ байх нэ. Мэргэн ухааны эрдэнэ. Гэж хэлэнгээ Леон ариун хэлдэ дуудан энэ бол байх ёсгүй зүйл байна гэж хэлэн чулууны зүг алхахад Япи түүнийг зогсооход Леон эргэж харан чи одоо ч гэсэн тулалдахыг хичээсээр байгаа хэрэг үү? Энэ газрыг хамгаалаад хэр удаж байгаа юм? Ганцаараа хэр удаан тулалдсан бэ? Үнэн ч зүтгэлд баатарлаг хүлэг баатар минь. Чиний энэхүү зүтгэлийн ачаар олон хэмжээст ертөнцийн бүх амьд биетүүд чамд өртөө үлдлээ. Эрхэм яг Диспенер, чиний даалгавар бүрэн дууссныг би албан ёсоор тунхаглаж байна. Хэмээн ариун хүчээс боллон ариун элдээ урагш чиглүүлэх үед гэлбах ариун хүч тэнгэрт цамхаг мэт харв. Мэргэн ухааны эрдэнэ устгагдаж Леон харамсалтай сүнс чинь амирлангүй нойрсог болтугай. Гэхэд Япигийн дурсамжинд докторын хэлсэн баярлалаа Япи гэх үг сүүлчийн удаа сонсогдож Япи бүрэн унтарсан юм. Үзэгдэл шилжин Хан Суён. Тэгэхээр та нөгөө эрднийг устгачихсан байх нэ? Чамд гомдлох зүйл байгаа юм уу? Үгүй дээ эрхэм дээдсэ. Өөрөө яг Диспенерийг устгасан юм чинь тэр эрднийг яахан ч бас эрхэм дээдсийн дур шүү дээ. Сэтгэлээр унах хэрэггүй. Энэ бол хор байсан. Хор гинэ. Тэр эрднийг хүмүүсийг уруудахын тулд мэргэн ухаан ба тэмүүллийн хорон муу үүсгэсэн. Өөрөөр хэлбэл энэ бол чөтгөрийн эд зүйл. Чөтгөр. Эхэндээ энэ нь хүслийг биелүүлж өгдөг. Гэвч дараа нь араатан тижээж гаршуулахтай адил хариу нэхэж эхэлдэг юм. Мөнхийн амьдралын уруу дадалтаар хүмүүсийг идэж устгадаг. Хүн чанараа алдаж чөтгөр болоход тиймчих хугацаа орохгүй. Эдгээр нь өөр газруудад бас илэрсэн болов уу? Хурдхан шиг устгасан дээр бах. Бурхан минь. Би Америк нэгдсэн улсын засгийн газарт айлуулах хурдан мэдэгдэх хэрэгтэй байна. Тэгснэн дээр. Гэвч тэд эдийн чөтгөрийн хорлолд автчихсан байж магадгүй. Гэж хэлээд тэд лабораторид орж ирв. Энэ газар түүний нойрсож байгаа газар уу? Тийм ээ, аюулгүй байгаа. Гэхэд тэд суурьсан яг Диспенерийн урд очиж зогсов. Тэгээд та юу хийхийг хүсэж байгаа юм? Тэрээр нэр дүртэй хүлэг баатар байсан учраас би түүнийг оршуулж бурхтын найрын танхимд хүрэхийг ерөн залбирах болно. Гэвч үүнээс өмнө түүнийг ажиллах хэрэгтэй. Леон гараа сунган бурханлаг хүчээ гарган ариун хундгыг дуутахад Хан Суён мэл гайхшран харав. Леон ариун хундганд тэнгэрлэг хүчээ шингэн үнэн ч хүлэг баатар минь амар амгалан нойрсогдов. Хэмээн ариун хундагнаас ундрах ариун хүчийг Диспенерийн дээр цутгах үед яг Диспенерийн бие хөдөлж эхэлнэ. Хан Суён гайхан "Үгүй чинь яг Диспенер хөдөлж байна уу да?" гэхэд Леон "Энэ энерги чинь бурханлаг хүч байна.
Эрчим хүчний их усүр байхгүй ч бурханлаг ажиллал гайхамшигыг бүтээсэн бололтой. Гэхэд яг диспинер эвдэрхий биенээсээ хэвэн эд анги чипнүүдээс салган аваад өөрийгөө шинээр жижиг биеэр бүтээн Леоны өдөөс гайхан харахад Леон ойлгож байна. Хэрв чи мөн бол охин тэнгэр чамайг сонгох болно гэж хэлээд ариун илдээ дуудан гаргаж ирв. Япи гайхан зочив. Леон илдээ газарт зон тэнгэрлэг хүчээс суллахад бүгд түүнийг алмайран гайхав. Энэ юу вэ? Леон газарт зоолттой сэлмээ дээш өргөн агаарт илдээ хүчтээс авах үед хурц гэрэл тусч орон зай хуваагдж агаарт анцаа үүсэн түүнээс нь охин тэнгэрийн дүр төрх гарч ирэв. Үүнийг харсан бүхэн харсан зүйлдээ итгэж ядан мэл гайхан сөвхрөн сууцгаав. Тэнд байсан бүх хүмүүс тэрхүү хурц гэрэлт эмэгтэйг хүн биш өөр юутай ч зүйрлэшгүй бурханлаг оршихуй гэдгийг мэдэрч байлаа. Леон охин тэнгэрийн урд хүндэтгэлтэйгэр мэхин ёслон сөвхрөн суусан байх ба хүндэт охин тэнгэр Ариана минь. Охин тэнгэр Ариана. Леон Харт. Миний анхны хүлэг баатар минь. Хэлэхтэн юу болов? Гэхэд Леон айдуу зөөлөн харцтайгаар хэсэг бодолд автаад энд буй эрхэм яг диспинер бол нэр төртэй хүлэг баатар бөгөөд бүх хүлэг баатруудын үлгэр жишээ юм. Тэр бол таны ивэлийг хүртэх ёстой баатар билээ. Гэхэд охин тэнгэр Ариана Япиг ажиглан хараад тэр миний даалгаврыг биелүүлээгүй. Өөрийн нэр төрийг батлаагүй бөгөөд өөрийн алдар гавьяаг надад өргөөгүй байна. Гэхэд Леон таны анхны хүлэг баатрын хувьд би батлан дааж байна. Хэрв би байгаагүй бол тэр Леон Харт хааны угсааны алдар нэрийг хүртэхэд хамгийн тохирох нэгэн байх байлаа. Тэр бол үнэхээр агуу хүлэг баатар юм. Гэхэд охин тэнгэр айдуу зөөлөн харцтайгаар дулаахан мишээгээд хэрв чи түүнийг ийхүү тодорхойлж байгаа бол надад цаашид шалгах шаардлага алга. Гэхдээ би нэг зүйлд итгэлтэй байх хэрэгтэй байна. Харийн ертөнцийн ган хүлэг баатар минь. Чи гэрэлд мөргөж шударга ёсыг дуулан миний хүлэг баатрын журамд эсэх үү? Хэмээн Япиг өрн дуудан асуухад Япи толгоогоо дохив. Ариана. Чи нэр төр мэдлэгээр дүүрэн боловч зүрх сэтгэл чинь хүүхдийн шиг байна. Миний хүлэг баатарт тусалж энэ дэлхийн хорон мууг устгахад тусал. Тэгвэл чи ч гэсэн хүлэг баатар болох болно. Гэхэд Япи Леон руу эргэн харахад Леон түүн рүү дулаахан мишээж байв. Япи байрлалдаа бат зогсон ас сарих баяртайгаар энэ үүргийг дуртаяа хүлээн авч байгаа мэт харагдана. Тэр крик хэмээн итгэл төгс дуу гаргахад охин тэнгэр болон тэнд байсан болгон юу гэснийг нь ойлголгүй хэлэх үггүй гайхан гаццгаав. Япи хэлний дохионы хэв маягийг хаагдж байна. Хэлний модуль суулгаж байна. Охин тэнгэр түүнийг ажиглаж байх ба Япи шалгаж байна. Чөтгөр, довтлох, сайн төлөвлөгөө байна. Гэхэд охин тэнгэр баяртайгаар мишээгээд тэгэхээр хүндэт яг диспинер чи миний анхны хүлэг баатарт үнэнч байж түүнийг дэмжиж байгаа цагт би чамтай алдар гавьяагаар хамт байх болно. Хэмээн тэнгэрлэг хүчээр түүнийг ажиллав. Энэхүү ариун хундагны хүлэг баатарт гэрэл ба шударга ёс олгогдож байна. Ариун хундагны хүлэг баатар Хантин Спайдер 10,253 үзэгдэл шилжив. Америкийн нэгдсэн улсын шидэтний цамхаг нэгэн шидтэн намайг өршөөгөөрэй. Агуу оршихуй минь. Би таны тушаалыг биелүүлж чадсангүй. Гэхэд нэгэн хар шидийн бөмбөрцөг тэнэг амтан чи ийм энгийн даалгаврыг ч үүсгэж чадахгүй байх гэж би чамд мэрэгэн ухаан үннийг зааж өгсөн. Гэтэл чи миний урмыг хугалж байна. Шидтэн намайг уучлаарай. Гэхдээ надад хийж чадах зүйл юу ч байсангүй. Амьд үлдсэн Леон гэвч бидний тооцоолоогүй хувьсах зэг байлаа. Өнөөх шилэн бөмбөрцөг чи хэрэггүй шалтак доожиж миний чихийг бозарлаж байна. Тэр Леон амьд үлдсэн гэж чи сая юу гэж вэ? Шидтэн гайхан өршөөгөөрэй хэмээн асуухад өнөөх шилэн бөмбөрцөг хөөе мэдэг аса хурдал. Шидтэн мэдлээ агуу оршихуй минь. Зурагтаар Леоны хэвлэлийн баг хурал гарч байв. Леон зурагтаар би бол Леон Харт хаант улсын хаан Леон Драгония Леон Харт байна. Гэх мэдээллийг сонссон өнөөх Улаанбаатароос яриад байсан оршихуй сүнсэн зайлтал айж сандрав. Юу вэ? Тэр новш яагаад энд байгаа юм бэ? Яаж?
Мастер хийж байгаа юм бах та. Өнөөх болор бөмбөлөг. Би бууж өглөө. Би үүнийг хийхгүй. Хийцээч үгүй хэмээн алга болоход шийдтэн. Мастер хэмээн өнөөх агуу оршихуйн алга болоход шийдтэн зөвхрөнгөө баран хашиграв. Үзэгдэл шилжин Солонгосын ангуучдын холбооны ажилтан тэгвэл бид албан ёсоор бүртгэж байна. Эрхэм Хантинг Спайдер. Танай бүлэгмийн гишүүн боллоо. Удирдах ажилтан одоо шууд албадлагаар хэрэгжүүлэхэд хэцүү байж магадгүй. Леон хамаагүй гэж хэлээд Леон Япи хоёр лабораториос гарахад Леоны хүл чичрэх үед Япи анзааран Леон руу хартал Леон цусаар ханиалгав. Япи гайхан цочиж Ариана чи зүгээр үү? Миний хүлэг баатар минь. Би зүгээр дээ. Тэнгэрлэг ивэл дутагдж байгаа энэ газарт ариун гондооны хүлэг баатар томилно гэдэг надаас дэндүү их хүч шаардж байна. Япи түн санаа зовон Леоныг тогшоход Леон энэ чиний буруу биш ээ. Би өөрөө илүү хүчтэй байж чадаагүй нь миний буруу. Гэхэд Ариана дарих яаж таны буруу байх юм? Энд чинь би өөрөө чадал дутуу байснаас л болсон хэрэг. Ямар ч нөхцөл байдалд байсан Бурхныг буруутгах болохгүй. Гуйж байна. Дахиж ийм зүйл битгий хэлээрэй. Миний хүлэг баатар. Чи надад үргэлж үнэнч байдагт чинь би үргэлж талархдаг. Гэхдээ энэ газар Бурхны ивэл дутагмаас болсон ч гэсэн бусад бурхад болох бид эртхэн оролцож туслаагүй нь миний болон бусад бурхтын буруу. Гэхэд Леон зог тусан гайхан боломгдов. Ариана сайн амраарай. Бурхаддаа итгээд тэднийг хүлээж бай. Эрхэм Ариана минь хэмээн холбол тасрав. Ариана ах эгч дүүнраа гэхэд гурван бархан зогсож байх ба бид өөрсдийн дагагчдаа туслах хэрэгтэй байна. Арслан зүрхт хаан 121 нас хүрдэг тэр өдөр дэлхий сүрч ганцхан хүлэг баатар л амьд үлдсэн өдөр байв. Тэрээр дэлхий дээрх бүх бурхны ивэлийг шавхаж өөрийнхөө зүрхэнд төвлөрүүлсэн. Бурхад ичхүүртэйгээр тэрхүү ариун хүний зүрх рүү дөрвөж Арслан зүрхт хаан 180 жилийн турш бүх бузар мангасуудыг хэрхэн хядаж байгааг зүгээр л харж суусан юм. Тэд ганцхан хүнд тэр чигээр нь дэлхийн бүх ачааг үүрүүлсэн. Тийм учраас пантеоны бүх бурхад Леонд хизээч түлш баршгүй өртөө үлдсэн юм. Бурхтын хуралдаан. Демера. Хүүхдийн биеийн байдал ямар байна? Хэмээн санаа зовонгой асуух үед Ариана сайн биш байна. Амьдрал минь. Миний хүлэг баатар өөрийгөө хитрхи их шахчихлаа. Одоо яах вэ? Ганцхан ариун цомын хүлэг баатар томилох нь түүний биед ийм их дарам тулж байгаа гэж үү? Петос. Тэнгэрлэг дайн болон галын бурхан. Бурхтын алдар суугаар цацарч байсан Арслан зүрхт хаан хааччихав вэ? Жаахан нэр төртэй бай. Дайны бурхан минь. Тэр бидний төлөө 200 гаруй жил тулалдаж эцэст нь ялсан шүү дээ. Петос. Би ч гэсэн тэрийг мэдэж байна. Мэддэг болохоор л өөртөө уурсаад байна. 180 жил шүү дээ. Ах эгч дүүнер минь. Одоо чимээгүй суух цаг дууссан. Миний хүлэг баатар шаналж байхыг би дахиж харж төвчихгүй. Гэх үеэр хир төмөрлийн бурхан. Надад нэг санаа байна. Хэлэлтэй. Хето тэнгэрлэг гам болон дархны бурхан. Амьдралын бурхны тал нутагт хийсэн шиг бид нийгэм сүсэг бишрлийг төвлөрүүлэхийн тулд чадах бүх юрол эвэлээ өгөх хэрэгтэй. Петос. Чи биднийг номлолын ажил, шашин дэлгэрүүлэх зүйл хийгээсэй гэж хүсэж байгаа юм уу? Тийм ээ. Хүмүүст бурхны гайхамшигыг үзүүлцгээе. Бас амьдралын дагагчдаар дамжуулж ажилласнаар бол энэ дэлхий интернет гэдэг зүйлээр холбогдсон байна. Бид энэ интернетийг өөрсдийн давуу тал болгож ашиглана. Петос. Гэхдээ Арслан зүрхт хаан яагаад энэ санааг олоогүй юм? Тэр чинь уг нь энэ дэлхийн иргэн байсан биз дээ. Хир. Тэр интернет ийм өргөн дарахаас өмнө энэ дэлхий дээр байсан. Гэхдээ гам минь алдаа дутагдал гарвал яах вэ? Леоны тараасан мэдээ үндэс суурьа олж хүмүүст хүрэх гэж 20 жил болсон шүү дээ. Хир. Тэр тал дээр л манай шинэ ариун цомын хүлэг баатар туслах болно. Холбооны офис. Хөөе, менежер үүнийг хараач. Юу? Энд чинь YouTube дээр байна шүү дээ. Үүнийг зөвшөөрсөн юм уу?
YouTube уу? Хөөх. Энд чинь юу вэ? Тал нутаг дээр үү? YouTuber ээ? Энд чинь дэлгэц дээр Pantheon TV 170 мянган дагагч Pantheon-ы албан ёсны сувг хэмээн харагдах ба бичлэгийн гарч игнүүд. Хоолны өмнө болон дараа залбирах нь эмнэлэг рүү яах гэж явдаг юм бэ? Тариачдыг дурд үздэг байсан офисын ажилтан. Нэгэн тариачны ганц өгүүлбэр бүхнийг эргүүлв. Зүгээр л будаа. Гэхдээ ганцхан халбаг байхад чиний амьдрал өөрчлөгдөнө. Менежер. Энэ бүгд дандаа хүмүүсийн анхаарал татах гэсэн хуурамч гарчиг байна шүү дээ. Сэтгэл. Энэ юм хараал эдсэн сурчлагаа вэ? Үүнийг 104 хэл рүү орчуулж байна. Энэ сувгийг ямар хүн ажилуулж байна? Шалтгаангүйгээр яагаад чим чанар нь дэнд өндөр байна. Менежер. Үүнийг хэн хийсэн бэ? Pantheon. Эрхэм дээдэс Леон биш үсттэй. Чи тэр хүн YouTube-ийг суuna гэж бодоо юу? Үгүй. Эсвэл туслах менежер ханхаарыг хийчихсэн болов уу? Үгүй. Тэр компьютер ашиглахдаа үнэхээр маруухан шүү дээ. Гэх ба өмнө нь Харигийн менежер рүү бичсэн чат харагддаг. Менежер, манай компьютер нэг л сонирн болоод байна. Юу нь болохгүй байгааг хараад өгөөч. Чи над руу яагаад компьютерийнхаа эд ангийн зургийг явуулаад байгаа юм бэ? Хамгийн том асуудал нь энэ бичлэгүүд кликбайт биш, үнэхээр бодиттой зүйлс байна. Одоо яах вэ? Юу вэ? Арай ч үгүй хэлгүй дээ. Энэ хүн юу хийгээд байгаа юм бэ? Би гадагшаа гарлаа. Хаачих гэж байгаа юм? Би нөгөө Леон гэдэг залуутай очиж уулзмаар байна. Үзэгдэл шилжин Леоны пентхаус дотор Япи ноутбук жинхэнэ нүдэж байх ба хадмал орчуулга бэлэн боллоо. Ачаалалж эхлэв. Ханхари, эрхэм Япи, миний зөөврийн компьютерыг ашиглаж дууссан уу? Та юу хийгээд байгаа юм бэ? Гэхэд Япи, крик. Япигийн нүд гялалзсан төлөвлөгөөний нэр. Шуугант маркетинг 1-р шат дууссан. Япи 2-р шат руу шилжиж байна. Сүлжээг хакердэж байна. Гэхэд Япигаас ариун энерги суунаглан нүд нь хормоо төлөвлөгөө боловсруулж байгаа айтай улаанаар гэрэлтэв. Үүнийг хараад Хари, эрхэм Япи, тоглоом тоглож байсан байх нэ? Хэмээн тэс буруу бууддаг ба Хари компьютер яаж ажилдгийг үнэхээр мэддэггүй байлаа. Наажу тариан талбай. Pantheon гилд Наажу тариан талбайн салбар. Дээдсэ, тэр бичлэгийг устгах хэрэгтэй байна. Хэмээн сандран орж ирэх үед Хари гайхан 10 цав. Баярлаа. Гэт цангасан амтан гудгууд залгилан хөндрчв. Үгүй. Нөгөө бичлэг, тэр бичлэгийг ер нь хэн оруулчихсан юм бэ? Леон, эрхэм спиннер оруулсан байна. Эрхэм спиннер үү? Тэр аллагын машин ийм бичлэг хийсэн гэж үү? Яаж? Гэт гайхан хартал спиннер чадварлагаар ноутбук нүдэж байв. Бичлэг устгах гэдэг чинь юу гэсэн үг вэ? Дээдс таач мэдэж байгаачлан Наажу тал нутгийн энэ будааны үр тариа дэлхийн бусад будаанаас огт өөр зүгээр л идэхэд өвчин эдгэрч эрүүл болдог. Яг л үлгэр шиг. Хүмүүс энэ будааны талбайг мэдчих юм бол дэлхий даяараа ирнэ. Наажу тал нутаг хулгайчдаар дүүрнэ. Тэгээд ч тэд зүгээр нэг хулгайчд байхгүй. Үнсний хэрэг эрхлэх газраас тарилт хийх зөвшөөрөл өгчихвөл холбооных нь чадхаараа туслана. Тэр болтол төр хүлээж байхыг хүсэж байна. Леон, ойлголоо. Танд өөрийн гэсэн хууль дүрм, систем байгаа байх. Ойлгож байна. Гэхдээ энэ бол хэрэгцээгүй санаа зовлт байна. Юу? Охин тэнгэрийн тариалангийн талбайг хэн ч хулгайлж чадахгүй. Яагаад тийм итгэлтэй байгаа юм бол? Гэхэд үзэгдэл шилжин шөнийн дарийн талбай руу чиглэх ба хэдэн машинтай хулгайчид ирсэн байв. Тэр будааны үр тариа үнэн байж таарна. Нэргүй захиалагчаас ирсэн зурвас. Наажу тал нутгийн мөрийг олж аваад талбайг нь шатаа. Хулгайч. Юу вэ? Хараал гэж энд дээд зэрэгэн харуу ламбаалд тавьчихсан байгаа байх гэж бодсон чинь юу ч алга. Бид зүгээр л өрийг нь аваад энэ газрыг галдан шатаахад л болох юм уу? Бид аль хэдийн мөнгө авчихсан. Зүгээр л ажиллаа хийцгээе. Бензин савнуудаа гарга. Мэдлээ дарга. Хэргийн эзэд, хорт могон сала, Viper Squad, демоник хүн холбооны солонгос дахь салбар, хөлсний алуурчдын бүлэг, нинжа шиг баг зүгээд тариан талбай руу гитэн орцгов. Хөөе, тэнд аха хүн байна. Манууха байна штэ тэнийг минь.
Уучлаарай. Сони юмда би хөдөлж байхыг нь харсан шиг санагдах юм. Салхиулсан байлгүй дээ тэнэг минь. Йоо, зөвхөн юм аа. Аха, тэрийг хараач. Юу? Тэнд арай дэндүү олон манууха байгаа юм шүү. Торж өгнөч мэ тарийн талбайгаар цууратав. Тэнэг минь хэдэн манууханаас айж байж яаж демоны хүн болж байгаа юм? Наа тэнэг юмаа болоод салхины чиглэлийг мэдэр. Хамгийн богино хугацаанд хамгийн том талбайг шатаах хэрэгтэй. Бид агуулхаас үрийг навна. Гэвд тэд бензиний талбайгаар цацсан. Ингээд л болоо юу? Үнэхээр сайн идгэлсэн болохоор хэдэн үрийг өөрсдөө авч үлдэцгээе. Мансу, Жинтэй, та хоёр тэр хоёр хайчч хаа. Хүй, саяхан хүртэл яг миний ард үйж байсан штэ. Юу? Дусан хайчч хаа. Хүй, энэ манууханууд анханасаа бидэнтэй ийм ойрхон байсан билүү? Хараал идэж. Аха, эднэр үнэхээр хөдөлж байна. Эднэр зүгээр нэг манууханууд биш байна. Мангасууд байна. Аха, бид одоо яах вэ? Үгүй байлгүй дээ. Энэ бүгд мангас гэж үү? Даанжон задраагүй байхад ч дээ. Аха, эднэр юу вэ? Би хаалган дотор ч ийм юм харж байгаагүй. Би ч гэсэн мэдэхгүй байна. Хараалээд. Бид тэнд уяарч гарсан болохоор миний ихэнх туслахад алга байна. Тэгэхээр захиалга нэг л сонирн байсныг мэдэж байсан юм аа. Биднийг чадах гэж оролдвол юу болдгийг тэдэнд харуулад өгье л дөө. Хүй. Аха, хүлээгээрэй. Юу вэ? Тэр чинь үр тарианы агуулах биш үү? Олцохлоо. Ярив тэр будааны тухай яриа үнэн бол энэ биднийг баяжуулна. Машинууд руу чадах чинээгээрээ их будаа зөөгөөрэй. Мангасууд нь зөвхөн талбайгаар хязгаарлагдаж байгаа болохоор агуулах зүгээр байх ёстой. Явцгаая. Аха. Яагаад энд тесрэх бөмбөг тавьчихсан байгаа юм бэ? Агуулгын урд мин тавьчихдаг нь ч юу вэ? Хэн ийм зүйлээдэг байна? Гэхэд Япи Крикисээр гарч ирэв. Юу вэ? Яагаад тэр энд байгаа юм? Зөвшөөрөлгүй хүн нэвтрв. Шалгаглаа. Тэр чинь Чонжу хаалганы яг спиннер байна шүү дээ. Япи. Цэвэрлээ. Гэхэд маргааш болсон байх ба хулгайчид гэрийн буланд бүгд хүлээтэй байв. Амьдрал ба үржил шимийн номлол. Анхны ургацыг охин тэнгэрийн дүрд оруулж уурлан тахил өргөл болгон өргөх ёстой. Талбайд шээж болохгүй. Бордоо бол зүгээр. Мануухануудыг босгож малгай хувцас өмсвөл. Ургац ураахта дуул. Хэрв дуун охин тэнгэрт талархсан үхтэй байвал бүр сайн. Завгүй байсан ч хоолоо битгий алгас. Хамгийн чухал нь хулгайчид үхэх болно. Үр дүн. Хорт могон салааг амжилттай баривчилж дуусав. Чөтгөрлөг хүмүүсийн холбоог баривчилсны дараа пантеон болон ерөөлтэй будааны үндэс нь галзуу мэт өсөв. Алгоритмын биелэл. Леон будааны эргэлтийг сайжруулахын тулд пантеоныг сурталчилж явсаар хөх ордонд нөлөө бүхий хүнтэй гар барин зураг даруулж. Мэдээний гарчиг. Амьд үлдсэн хүн сурвалжлагчийг доромжлов. Соёлын ялгааг хэр зэрэг дэвжих вэ? Энэхүү хүлэн авалт дээр амьд үлдсэн Леон Драгония Леонхарт тариачин хүн яаж хаантай хамт хооллох гэж зүрхэлдэг байна гэж хэлжээ. Эцэст нь интернет тэр жигтэй пантеоны тухай ярьж эхлэв. Хайлтын тренд 1-ээс 10 дугаар байр. 1-т тал нутаг, 2-т Леон, 3-т амьд үлдсэн хүн, 4-т пантеон, 5-т Чонжу хаалга. Леон. Энэ бурхтын төлөвсөн зүйл байсан бол л та. Одоогийн нийгэмд надаас илүү хурдан тасаж байх шиг байна шүү. Хари. Том мэдээ байна. Дээдсэ. Будааны үнэлгээний дүн гарсан бөгөөд нэг уут нь 230 сая вон үнэтэй байна. Гэд цочирдон мэдээ дуулгахад Леон. Арай хямд байх хэрэгтэй. Юу? Үнэтэй байвал сайн биш гэж үү? Зах зээл барааны үнийг шийддэгч үр тарианы үн ийм өндөр байвал жирийн ардууд үнийг яаж худалдаж авч дийлэх юм? Бурхны ивэлийг бүгдэд тэгшүүртэх ёстой. Тийм гэж үү? Би өмнө нь ерөнхийлөгчтэй уулзахдаа тариачдад Бурхны ивэлийг номлох хэрэгтэй гэж хэлсэн. Гэвч тэр ерөнхийлөгч хүн шашны хувьд төвийг сахих ёстой гэсэн. Хэмээн дурамчхан дурсав. Хари. Миний бодлоор тэр зөв юм шиг санагдах юм. Ямар тач би илүү их сүсэг бишрлийг цуглуулж чадсан. Арслан зүрхтний хүч чадал болон цэргийг цуглуулахад хангалттай байх ёстой. Гэхдээ дээдсэ зүгээр байх болов уу? Юу тэр? Таны хүснээр шар хаалганы дуудлага худалдаанд амжилттай оролцож авсан ч таны сонгосон хүмүүстэй тэр хаалгыг дайрах нь бараг л боломжгүй зүйл. За, харж илвэ. Хэмээн жуумалцав.
Хаантруудын цугларалт. Өө, чи чинь гүдээсэн биш үү? Менежер Ким дахиад уулзлаа шүү. Чи жигсэн зурус аваад ирсэн үү? Хаантрын холбооны ерөнхийлөгч бидэн шиг арчаагүй хаантруудыг цуглуулж байгаа тухай юу болоод байгааг гайхаж байна шүү. Дэсэн. Би ч гэсэн. Тэд бүгд ди зэрэглийн хаантрууд байна. Цаа тал нь л гэхэд си зэрэглэлүү. Өө, ханхаари байна шүү дээ. Өнөөх эй зэрэглэлийн шидэд сэлэмч нь үү? Тэр өнгөрсөн жилийн шинэ хаантруудын сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр амжилт үзүүлсэн гэсэн. Гэхэд Дэсэн хаарыг шинжин харж зогсов. Эрхэм дээдс Леон Драгоня Леон хаарт морилж байна. Дэсэн. Тэр хүн чинь өнөөх амьд үлдсэн хүн үү? Зүгээр нэг жирийн хүн биш гэдгийг мэдэж байсан ч бүхэл бүтэн өөр ертөнцийн хүн байх нэ. Леон. Тавтай морил. Миний та нарыг энд урьсан шалтгаан бол миний гилд болох пантеонд орох цэргүүдийг хайж байгаа хэрэг. Шалгуур хангасан, өөрсдийгөө баталсан, бас бэлтгэлийг төсвөрлөж гарсан хүмүүсийг би та нарт миний аримд илсэх нэр төрийг олгох болно. Хаантрууд дотроо цэргүүд гилдийн гишүүд биш гэж үү? Арим гинүү? Гилд биш хэрэгүү? Леон. Одоо бид эсэлтийн шалгалтын талаар мэдээлэх болно. Шалгалт бол самжон өртөөн дээрх шар хаалгыг цэвэрлэх явдал. Юу гинэ? Шар уу? Бид тэрийг яаж цэвэрлэх юм бэ? Эн чинь биднийг өөх гэж байгаатай адилхан шүү дээ. Эн чинь ямар шалгалт вэ? Хэмээн уурсан хашгирч гайхацгаав. Хаантруудын ийм хариу үйлдэл үзүүлэх нь тодорхой байсан. Хаалганы цэрэг болон хүндрэлийг өнгөөр ангилдаг. Хар, улаан, улбар шар. Тэгээд тэдгээрийн доор шар ногоон цэнхэр. Гүдээсонны сөүл өртөөн дээр шалгалт өгсөн хаалга нь цэнхэр байсныг бодоход Си эсвэл Ди зэрэглэлийн хаантруудын хувьд шар хаалга гэдэг нь үхлэл гэсэн үг. Хаантар. Бид шар зэрэглэлийн хаалгыг цэвэрлэх ёстой гэж үү? Эн чинь биднийг өөх гэж байгаа хэрэг хэмээн цугласан олон уурсан эсэргүүцэл үзүүлв. Менежер Ким. Чимээгүй байцгаана уу? Хэрв шалгалтыг үргэлжлүүлэх бодлого байгаа бол явж болно. Чамайг тэгж хэллээгээд бид явахгүй гэж бодоо юу? Цагаа дэвийн үржиглээ. Гэртээ хараад зүгээр унтснаа дээр. Дэсэн. Тэднийг зогсоохгүй байсан ч зүгээр гэж үү? Гэж бодох ба заалнаас маш олон хүн гарч одон 100 хэдэн хүн л үлдэв. Леон. Тэнд байгаа чи. Би юу? Тэмээ, афро устэй чи. Чи яагаад үлдсэн бэ? Тэр чин үүнд ямар нэгэн утга учир байх гэж бодсон юм. Ойлголоо. Тэгвэл чиний хувьд. Би зүгээр л үлчсэн юм шиг байна. Чи. Миний найз үлдсэн болохоор хэмээн хариултуудыг асууж байх үеэр Дэсэн дотроо. Тэгвэл гэж бодож байх үеэр Леон. Чи яагаад үлдсэн бэ? Гэж асуухад Дэсэн гүн бодолд автан дотроо. Бараг л эс зэрэглэлийн хаантрын үүсгэсэн гилд. Би энэ боломжийг ашиглах ёстой. Гэж эрс шийдэн би таныг биднийг өхүүлнэ гэж бодоогүй учраас үлдсэн юм. Энэ хариултыг сонссон Леон баяртайгаар мишин. Зөв хандлага байна. Чи ирж хүчтэй байна. Би энд цэргүүд цуглуулахаар ирсэн гэж хэлсэн. Цэргийн үүрэг бол дагах явдал юм. Та бүхэн Хүлэгбаатрын тушаалыг хүлээн авч тэдэнд эргэлзэх хэрэггүй. Хүлэгбаатрын нэр төр, хүч чадал дэйтэг. Та нарын хийх ёстой зүйл ердөөлийн. Энэ нь зүгээр л сонсох гэсэн үг юм. Одоо шууд дотог шорно. Өөрсдийн тоног төхөөрөмжөө аваад бэлтгэлээ хангаж дуусга. Гэхэд үзэгдэл шилжин самжон өртөө, шар зэрэглэлийн хаалга. Харагдах ба хуйг дуулга өмссөн олон хүн жагссан харагдана. Хөгшин ах. Жаахан хүнд юм аа. Гэхдээ тоног төхөөрөмж нь үнэхээр гоё юм. Эднэр бүгд ховор зэрэглэлийнх биш үү? Дэсэн бамбай барьсан байх ба. Бамбай юу? Би ууган довтлогч шүү дээ. Хөгшин ах. Энэ нь хамгийн багадаа 10 сая воны үнэтэй байх ёстой. Бидэн шиг Си болон Ди зэрэглэлийн хаантрууд эдгээрийг хизээж гартаа оруулж чадахгүй байсан. Гэхдээ тэр хаан ямар ч тоног төхөөрөмж өмсөөгүй байна. Гүдээсэн. Хан харыг бай. Хаантар гүдээсэн бай. Юу болов вэ? Юу эрхэм дээдэс хуйг дуулга өмсдөггүй юм уу? Гэхэд Харигийн царай баран түүний арьс хуйгнаас ч хатуу шүү дээ. Гүдээсэн. Тийм дээ.
Тэр үнэхээр хүчрэхэг болохоор ямар нэг муу зүйл болохгүй байх л та. Гэж бодох ба хаалган дотор олон гоблин оркуудын цус цацарч үнийг нь цэргүүд гайхан харж зогсох ба энд юу гэж новшин өнгөрвөө гэхэд тэнгэрлэг аавран цацарч элдэн цусанд будагдсан леон мангасуудын цогцос дунд зогсон. Ууртайгаар та нарын тэр яриаг би дахиж төвчж сонсож чадахгүй. Та нар бол нэр төртөө дайчид биш вэ? Та нар бүгд газраар шавж шиг мүлгэж тэндээ үхэлтэйгээ нүүр тулах болно. Тэгээд тэр чинь хууршгүй шудраг ёс байх болно. Энэ үргээд өнөөдрийнхөө бичлэгийг дүүргэцгээе. Дүүнер маань боломж олдвол зуныхаа амралтыг аль болох хөтөө сүү цагаан эдэн дээр зуныхаа амралтыг сайхан өнгөрүүлэхийг хичээгээрэй. За тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай. Та бүхэнд эрүүл энхийг хүсье.